Бидэнд энд 5x-с хасах нь 3 тэнцүү 4x-ээр нэмэх нь 3 гэсэн тэгштгэл өгсөн байна. Тэгэхээр эдгээр тоонуудын аль нь энэ тэгштгэлийн шийдийг хангах вэ гэдгийг олцгоё. За энд хэрв би ямар нэгэн тоо авч түүнийг 5-аар үржүүлээд түүнээсээ 3-ыг хасна. Мөн тэр тоог 4-өөр үржүүлээд түүн дээрээ 3-ыг нэмнэ. Бид эхлээд үүнийг бодхоосоо өмнө эдгээр тоонуудаас аль нэг нь манай тэгшгэлийг хангах хэсгийг шалгах юм. Тэгэхээр бидэнд 3 сонголт байна. X нь 5-таа тэнцэж магадгүй, X нь 6-таа тэнцэж магадгүй, эсвэл X нь 7-таа ч тэнцэж болно. Бичлэгээ төр зогсоогоод эдгээр X-үүдийн аль нь энэ тэгштгэлийн шийдийг хангах вэ? Эдгээр утгуудын аль нь энэ тэгшгэлийг үнэн байлгах вэ гэдгийг олох гээд үзээрэй. За чамайг олсон бах гэж бодож байна. Одоо тэгвэл хамтдаа нэг нэгээр нь шалгая. Эхний тоог харцгаая. Хэрв X 5-таа тэнцүү бол энэ тэнцэтгэл үнэн байхын тулд 5-ыг үржих нь X буюу 5-ыг үржих нь 5 хасах нь 3. Энэ нь хэдтэй тэнцүү байх ёстой харъя. Энд X болгоны оронд 5-ыг тавина. 4-ийг үржих нь ийм өнгөөр бичээдхий. Би энд бас ижил зүйл хийн гэж хэлэх гээд байгаа. Хасах нь 3. Гэсэнтэй ижил. Үүнийг ижил өнгөөр бичээ. 4-ийг үржих нь 5. 4-ийг үржих нь 5. Нэмэх нь 3-таа тэнцүү байх ёстой. Өнгөө өөрчлөх нь хэцүү юм. Нэмэх нь 3. Үнэн байна уу гэдгийг харцгаая. 5-ыг үржих нь 5 нь 25. 25-аас хасах нь 3 нь 20 дээр нэмэх нь 3-таа тэнцүү байх ёстой. 25-аас хасах нь 3 нь 22, энэ нь 23-таа тэнцүү байх ёстой. Энэ үнэн биш. Ингээд X нь 5 байж болохгүй учраас энэ тэгштгэлийн шийд биш юм. X нь 6 байж болох хэсгийг шалгаж үзье. Дахиад автъя. 5-ыг үржих нь манай X энэ болгоны оронд 6 бичнэ. За хамтдаа бичээд явъя. Хасах нь 3, 4-ийг үржих нь X нэмэх нь 3-таа тэнцүү байх ёстой. X нь 6-таа тэнцүү байх тохиолдолд бодож байгаа учраас энэ нь 5-ыг үржих нь 6 хасах нь 3 нь 4-ийг үржих нь 6 нэмэх нь 3-таа тэнцүү байх ёстой болж байна. 5-ыг 6-аар үржүүлвэл хэд вэ? 30. 30-аас хасах нь 3 тэнцүү 4-ийг үржих нь 6 24 нэмэх нь 3 30-аас хасах нь 3 тэнцүү 27 24 дээр нэмэх нь 3 тэнцүү 27. Үнэхээр тэнцүү байна. Тэгэхээр 6 нь энэ тэгштгэлийн шийдийг хангаж байна. Энэ нь шийд мөн байна. Бид энэ тэгштгэлийн шийднэ гэдгийг дараа нь харах болно. X нь 6 үед энэ тэгштгэлийг хангаж байна. X нь 7 үед хангах уу гэдгийг бүгдээрээ шалгаж үзье. Энийг жоохон дээшлүүлээд хий. Хэрвээ X нь 7-таа тэнцүү бол 5-ыг үржих нь 7-оос хасах нь 3, 4-ийг үржих нь 7, нэмэх нь 3-таа тэнцүү байх ёстой болно. Аль ч тохиолдолд үйлдэлийн дарааллаар бол эхлээд үржих үйлдэлээ хийн. Айлгарын илэрхийллийг харахад энэ нь амархан. 28 дээр нэмэх нь 3-таа тэнцүү байх ёстой. 35-аас 3-ыг асуул 32-таа тэнцүү 28 дээр 3-ыг нэмбэл 31 гарна. Эдгээр нь тэнцүү биш. Тиймээс 7 нь анхны тэгштгэлийн шийд биш байна.